олон улсад бас тогтолцоон тийм байдаг. Доороосоо дээшээ энэ төрийн болон орон нутгийн түвшинд ажиллаж байгаа хот хугалтын байгууллагуудын тогтолцоог их зөв хийчих ёстой. Одоо бид нар хэдийгээр аймаг орон нутагт тухайлбал ерөнхий архитекторууд байгаа боловч энэ өөрөө яг ажиллах багаа бүрдүүлж доор нь ажиллах одоо бүрэлдэхүүн бий болоогүйгээс болоод бид нар хот төлөвлөлтийг зөв хийж гин үү, дараа нь тэрэн дээр яаж хяналт тавьж гин гэдэг асуудлууд бас учир дутагдaltaй байна. Хот байгуулалт, байрлал, орон сууцчлалт гэдэг дарааллаар энэ салбарын яамыг зохион байгуулалтанд оруулсан зөв зүйтэй гэж боддог. Яагаад гэвэл хот бийжиж хотын доторх барилгын асуудал, орон сууц гэдэг бол барилгын нэг төрөл байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр асуудлыг орон сууц жишээлбэл хүний үндсэн хэрэгцээ. Гэхдээ барилгын одоо бусад барилга байгууламжууд жишээлбэл сургууль, цэцэрлэг, олон нийтийн барилга, спорт комплекс, үйлдвэрийн барилга гэдэг эдгээр асуудлуудыг доктортой хөгжлийн зорилгод уялдуулан төлөвлөх барих асуудал бол нэг чухал байгаа. Энэ форумд бас өөр нэг ирсэн зорилго маань бол би сая улсын их хурлын гишүүнээ сонгогдохоос өмнө ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан. Тэгээ ногоон барилга гэж юу хэлэх вэ гэдэг тодорхойлт бол манай Монгол улсын хуулинд өнөөгөр байхгүй байгаа. Зарим улс бол бие даасан ногоон барилгын хуультай байдаг. Манай хуулинд бол одоо ногоон барилга гэж бол эрчим хүчний хэмнэлттэй, усны хэмнэлттэй ийм барилгын материалын шингэсэн энерги аль болох бага, дотор байгаа амьдарч байгаа хүмүүстээ ээлтэй зэрэг энэ тодорхойлтууд нь бол хараахан тусгагдаагүй. Саяхан салбарын яамны зүгээс ногоон барилгын одоо үнэлгээний систем, үндэсний үнэлгээний аргачлалыг баталсан. Энэ нь бол одоо ногоон барилга юу гэж юу вэ гэдэг тодорхойлтыг албан ёсны болгож Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм ба дүрмийн нэг хэсэг болгож баталж байгаа. Сая хот тосгоны эрх зүйн байдлын хууль өөрчлөгдснөөр Хамбогд тэрэнд одоо цаашдаа аймгийн хэмжээний хот болох тийм зам нэгдсэн гэсэн үг. Яг энэ хэрэгжилтийн явц зохион байгуулалт бол яг аймгийн болоод сумын мөн одоо яамны дараагийн ажлуудаас одоо хамаарч явах маа. Тэгээ бидний зүгээс бол бид нар бол энэ үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа. Тэгээ манай нэг яг сангийн нэг зорилго бол ерхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бай. Тэгээ ерхий төлөвлөгөөгөр угаасаа Хамбогд сумыг хот болно. Дээрээс нь хүн ам нь өснө гэж тооцоолж гаргасан байдаг. Одоогийн байдлаар бол ерхий төлөвлөгөөд 2040-ийн тооцоолсноор 2040 он гэхэд Хамбогд сум багада 25,000 хүнтэй тийм суурин болно гэж явж байгаа.